Сайн бацхан өрхөн үзэгчтэй бид эрүүл мэндийн амнаас бэлтгэн хүргэдэг ээлжид мэдээлэл хүргэх гэж байна. За тэгэхээр монголчууд бид олон төрлийн хуванцар савыг ахуйн хэрэглээнд хэрэгэлдэг байгаа. За хуванцар сав маань бол хөнгөн, хагарах аюул багтай, хям төсөр гэдэг бас олон давуу талтай. За гисэн хэдий ч хуванцар савыг бас эрүүл мэнд байгаль орчинд хор хөнөөлтөй болохыг гэсэн судлаачид бас тогтоогоод байгаа. Тэгээд бид энэ хуванцар савны эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар ярихаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга өнөр сайхантай энэ талаар ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд энэ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр сүүлийн үед бид бас ингээд хуванцар савыг нас их татгалзаад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хуванцар савыг хэрэглэснээр яг хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг юм бэ? За манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв буюу тухайн үед нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж нэрлэгдэж байгаа үед 2008 онд бидний ундны уснаас шалтгаалсан өвчлөл нэмэгдээд байна гэдэг тэрний эцэгтэй зэгийг тогтоох судалгаа хийж явах явцдаа нэгэн санамсаргүйгээр нэг зүйлийг илрүүлсэн байгаа. Энийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагад тайлагнаа тавихад энийг та нар авшруул судлаа гэсэн тэр маань юу вэ гэсэн гэхээр энэ ундны уснаас шалтгаантай өвчлөлд нөлөөлж байгаа хүчин зүйл бол энэ усыг хадгалж хэрглэж байгаа савнуудад бас учир байна гэдэг судалгаа гарсан. Тухайлбал мянгаад өрхийг хамруул 890 эд өрхийг хамруулад үзэхэд тэдний 80 гаруй хувийн тийм шаардлага хангахгүй усны савнд усаа хадгалаад хэрэглээд байна. Тэр нь ихэнх нь хуванцар сав байна. Эндээс хар туглаг, хором, никел, кобальт гэх мэт хүний эрүүл мэндэд онц аюултай хавдар үүсгэгч бодисууд, хүнд металлууд, дээрэс нь формальдегид, фталын хүчил, фталын ангидрид гэх мэт хуванцрын найрлагатай бодисууд тэр усандаа шилжиж байна. Дээрэс нь тэр усыг хадгалах 3 хоног, 7 хоног хадгалахаар тэр хорт бодисуудын хэмжээ ажимар өсөж байна гэдэг ийм судалгаа анх гарсан. За тэгэхээр Улаанбаатартаас яг 380 гаруй айл өрх амьдарч байна. Үүнээс бас яг энэ айл өрхийн 90 орчим хувинаас хуванцар сав хэрэглэж байна гэсэн юм судалгааг би бас хараа сууж байна л да. Тэгэхээр нэг өрх дунджаар 200-аас 100 литр багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтад хуванцар сав хэрэглэж байна гэсэн үг. Тий, 2015 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн ундны усанд хүнсэнд хэрэглэж байгаа хүнсний бус сапагла бодлыг хэрэглээг Монгол улсын хэмжээнд судлах судалгааг бол хийж үтсэн байгаа. Энэ судалгаанд 298 өрхийг хамруулад үзэхэд дунджаар Монгол айл өрх бол 3-аас 4 тийм хуванцар сав хэрэглэж байна гэж тоо гарсан. Тэгээд тэр нь их хэмжээгээр импортлогдож наран тул дээр зах дээр зарагдж байгаа савнууд байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь буюу 80 гаруй 90 гаруй хувийн бүгд 8 дахь хятад улсаас импортлсон савнууд мөн үлдснүүд нь бол хүнсний зориултаар хүнсний үйлдвэрүүдэд сироп, жуус, янз бүрийн хуурай нутаг хэрэгслүүдийг оруулж ирсэд хэрэглэгдэжсэн, гадуур нь хэрэглэжсэн савнууд буцаж зарагдж байна гэсэн судалгаа байгаа. Тийм учраас сапагла бодлын дэд хөтөлбөр гэж салбартнуудын өдөө хөтөлбөр байгаа үдэ аж ахуйн яамнаас баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд энэ 3-аас 4 хэрэглээд байгааг 19-с 20 он гэхэд багасгаж 1-ээс 2 болгох тэр импортлж оруулж ирж байгаа савыг бол зогсоох хаягдаж байгаа савнуудыг буцан хүнсэнд хэрэглэхгүй байх энэ талаар бол ажлууд хийгдэж явж байгаа. За тэгэхээр хуванцар сав бас ингээд хүний эрүүл мэндэд ингээд хорн хөнөөлтөө гэдгийг бас олон улсын байгууллагууд манайх ч гэсэн ингээд судлаад гаргаад ирлээ. Тэгээд гэтэл яг хүмүүсийн маань хэрэглээ ер нь төдийлөн буурахгүй байгаа мó л гэж харагдаад байгаа л та. Ингээ хэрэглээ маань яагаад үүн дээр үндэслээд байна вэ гэхээр хүмүүс их хвчлэн хариулахдаа олдоц зэгтэй, хөнгөн, авсаархан хэрэглэхэд хялбар гэдэг хариултыг өгч байгаа юм л да. За зориултын савыг хэрэглээч гэхээр үн их хүртэг өндөртэй байна гэд. За 25 литрийн зориултын тэмдэглэгээтэй савыг хэрэглэхэд тэр маань 25 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бол энэ бидний яриад байгаа зориултын бус гэж хэрэглээд байгаа энэ сав маань өөрөө хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлөл учруулдаг энэ сав маань 5 мянган төгрөг зарагдах жишээ нэ. Тэгэхээр энэ төрлийн зохицуулалтыг бол хийх тал дээр бол ажлууд хийгдэж байгаа. За тэгээд ер нь яагаад адилхан штэ адилхан л ингээл сав байна гэдэг. За манайхан цэнхэр сав гэдээ ярьдаг айл болгонд байдаг хөдөө орон нутагт айлууд их хэмжээгээр хэрэгжилж байгаа. Энэ сав маань ямар аюултай юм бэ гэхээр энэ маань тэр хуванцрын тэмдэглэгээний ёсоор бол 7 буюу адар гэсэн дугаартай энийг зөвхөн химийн бодисыг хадгалаад зөөврлөөд устгах ёстой гэсэн залттай сав байгаа л да. Тэгээ эндээс хар дуглагын шилжилт нь 40 мянга дахин өндөр
илэрч байгаа. Тэгээ тэрний хор хонхирол нь одоо мэдэрт бол мэдэгдэж байна л да. Яагаад гэвэл 1999 оноос хойш хард дуглалын хүүхдийн тусанд хард дуглагын агуулмжийг нэлээх судалсан байгаа. Энэ дээр анх Бурмаа Жимчин докторын судалж байсан судалгаагаар бол 1625 микрограмм децилитр буюу 3 дахин өндөр одоо заагдсан тав байх юм бол одоо анхаарал авах арга хэмжээ авах төвшин гэж ярьдаг. Тэр төвшнөөс 3 дахин өндөр байна гэсэн судалгаа гарч ирсэн бол 2015 онд Ганчимэг докторын одоо удирсан судалгаагаар 1-5 насны хүүхдүүдийн дунд 10.5 буюу одоо энэ маань бас л өндөр хэмжээнд байгаа гэж гарч байгаа. Тэгээ энд мэрэгжлийн хяналтын газрын судалгаагаар энэ савнуудад доторх хүнсний зүйлүүдийн pH буюу орчин одоо хүчлэг болоод ах тусам буюу нөгөө таараг суайраг олоод ирэх тусам энэ хорт бодисуудын шилжилт өндөр болоод байна гэж. Тэгэхээр чинь энэ за тухайлбал сая бид нар хар дугалгаа голцлоод ирлээ. Энэ хар дугалга яагаад өндөр болчгаараа ямар аюултай гэхээр хүүхдийн маань сэтгэн бодхон чадварт одоо маш их аюултайгаар нөлөөлдөг. Дэлхийн нийт энэ дээрээс маш олон замаар хүний хүнсэнд орж ирж байдаг, хүний бие организмд орж ирж байдаг учраас энэ замуудыг бол хаах арга хэмжээнүүдийг авдаг л да. Тухайлбал бензинд нэмэгдэл байдлаар хэрэгэлдэхийг болиулах ч гэдэг юм уу, лонконд оруулах, наалтанд канцерсэн бүтээгдэхүүнд оруулахгүй гэдэг. Энэ мэтчлэн байж байгаад манайх одоо мөн л нэг их эрсдлийн их усэр нь тэр үндний ус хоол хүнсээ хэрэглээд байгаатай маань холбоотой. За та түрүүн тэгэхээр хуранцар савны яс олон улсын ангиллал бас тэмдэглэгээ нас ингээд тустай байдгаа. Тэгэд иргэд маань бас яг энэ одоо хуранцар сав худалдаж авахтаа бол энэ тэмдэглэгээ бас их сайн харж явах хэрэгтэй гэж гэлээ шүү дээ. Энэ дээр жоохон тодруулаад ярихгүй тий. 1997 онд Америкт нэгдсэн улсын хуванцар үйлдвэрлэгчтэй холбооноос гаргасан одоо тэмдэглэгийг дэлхийн нийт одоо хэрэгэлдэг. Энэ маань одоо бүх хуванцар бүтээгдэхүүнүүдийг 1-7 гэж ангилж байгаа. За тухайлх юм бол та нар одоо гэр орончч өнөөдөр таны хажууд нэг удаагийн савлгаатай уснууд одоо бид нар их сүүлийн үед хэрэгэлдэг гадаа халуун болсонтой холбоотой байна. Тийм ээ, айл алга хэрэгэлж байгаа хүмүүс бас эрүүл мэндэ хамгаалах үүднээс үнднээ 1 кг жимтэй 40 мл бас уунаа гэдгээр ч юм уу одоо их уудаг болсон тийм ээ, 2.5 литр. За эргүүлээд доотлыг хараарай. Тэрэн дээр бол цувраа гурвалжин зураасан дотор 1 гэсэн тэмдэглэгээтэй доороо одоо монголоор RET буюу англиар бол полиэтилен терефталат гэсэн үгний товчлол явж байгаа. Энэ бол одоо эхний тэр хуванцрын 1-р ангиллал буюу одоо энэ зүйлд усыг хэрглэж болно. Тэгтээ зөвхөн нэг удаа хэрглэн халуун зүйл хийхгүй гэсэн ийм заалталтай. За та бүхэн гэрт чинь байгаах нэг одоо савлгаатай 3,000-аас 5,000 төгрөгөөр гэрт чинь хүргэж ирээд байгаа 25 литрийн багтаамжтай савнууд байгаа. Тэрний доор болохоор 2 буюу HDPL өндөр нэгттэй хуванцар гэсэн тэмдэглэгээ явж байгаа. За та тэгвэл гэрийнхээ байж байгаа энэ одоо пэч гэж ярьдаг тийм ээ, 100-нд богино долгионы 100-нд хийдэг саваа бас хараарай. Доотлолт нь цувраа гурвалжин дотор 5 гэсэн дугаартай полипропилен буюу монголоор RR гэсэн тэмдэглэгээ байж байгаа. Энэ маань болохоор одоо ямар нэгэн байдлаар халуун зүйлийг хийхэд тэр дотор байгаа хүнсэнд нь тэр хуванцрын найрлага шилжиж орохгүй гэдэг баталгааг өгдөг. Гэтэл харамсалтай нөгөө миний түрүүний яриад байсан цинкер сав, тоосны сав, канистер, хүнс сиропны зүйлсүүдэд доотлыг харах юм бол 7 буюу Адр гэсэн дугаартай энэ зөвхөн энд зүйлийг зөөврлөөд устгалд оруулаарай гэсэн савнууд явж байгаа л да. Тэгэхээр иргэдэн маань ер нь хэлбэрхнаар тогтоочих юм бол 1 буюу 5 гэсэн дугаартай зүйлийг хэрэглэх нь 1 дотор бид нар дахин халааж болохгүй нь 5-ыг бол халааж болох нь дахин хэрэглээд болох нь. За тэгээд гадуур одоо ганц ресторануудаар 6 гэсэн полиэстерол савнууд бол зарагдчихж байгаа. Энэ маань тухайн хүнсийг гадны бохирдлоос хамгаалах, зөөвөрлөх зорилттой өндөгний сав ч юм уу кекний савнууд маягаар нэг удаагийн хоолны савнууд маань 6 буюу полиэстерол байдаг. Энэ маань халааж болохгүй, дахин хэрэглэж болохгүй, шууд устгалд орох хэрэгтэй. Ийм зүйлүүд байж байгаа. За тэгэхээр хүнсний бус одоо зорилттой ингээд энэ хуванцар савнууд маань хүний эрүүл мэндэд одоо бас ямар одоо хор хөнөөлтөө бас ямар их одоо хор хөнөөл учруулдаг талаараас та ярьж шүү дээ. Тэгэхээр ер нь одоо яг ямар савыг хэрэглэх вэ? Хэрэглэндээ гэд энэ тал дээр бас яг энэ хэрэгжүүлэгч байгууллагын хувьд бас ямар ажлууд хийж байна? Та түрүүн судалгаа хийсэн чинь өөр бас бусад ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байна вэ? За
Тэгээд одоо бид нар түрүүн дээр харт уулгыг арилаа хамгийн айрын одоо маш их жишээ олгож ингээд дэлхийн нийтээрээ эсэргүүцэж авч байгаа арга хэмжээний нэг зүйл маань тэнд одоо 40 мянга дахин өндөр гарч ийн гэдэг жишээ. За бүс бид одоо өнөөдөр дотооддоо лабораторид шинжилж чадахгүй байгаа боловч тэр бидний хэрэглээд байгаа цэнхэр сав дасны каниструудаас бол бисфенол А гэдэг хавтар үсгдэг нэгийн зэрэглэлийн канцерогены бодис байдаг л та. Тэгэхээр бүгд энэ хавтар залуучж байна, хавтар олширч байна гэдэг дээр бас эрсдэл хүчин зүйл байж болох юм. Тэгэхээр манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өвчний одоо эрүүл мэндийг дэмжих албанаас мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол одоо олон одоо инфографик сургалт сурталчилгааны материалууд гаргаж байгаа, телевизүүдээр ярилцлагууд боломж хэмжээгээр л бид одоо хүмүүст 1 2 5 гэсэн цамнуудыг хэрэглээрэ, зориултаар нь хэрэглээрэ, битгий одоо энэ юмнуудыг зүйлүүдийг та нэг удаагийн 25 мянган төгрөгөөр худалдаж авах хэмжээний нийгмийн эрүүл мэндэд зарцуулсан 10 төгрөг маань эргээгээд одоо $100 болдог гэдэг шиг бид нар эргээгээд өвдөх юм бол энэс их хөрөнгө одоо хүч, сэтгэл санаа бүх зүйлээрээ одоо хохирно гэдэг энэ мессежүүдийг бол өгдөг. Энэгээр бол мэргэжлийн хяналтын газар мөн хүнсүтэй аж ахуйн яам, салбар харьяа, олон нийтийн үйлчилгээний газруудаар оролцож импортлогчдод бол зохих зөвлөмжүүдийг гаргаад ингээ явж байгаа. За ямар ч гэсэн иргэддээ бас яг энгийн гэх юм уу да тий яг нэг тийм зөвлөмжийг хүргэхгүй тий. За тэгэл та бүхэн одоо гэртээ хэрэгжилж байгаа одоо эндээс ингээл энэ яриаг үзчихээ бүгдээрээ тэр ихэлээд тэр багийн долгионы 100-нд хэрэгжилж байгаа хуванцар савнуудаа нэг хараад тийм ээ хэрвээ тав гэсэн тэмдэглэгээгүй полипроблем биш бол бүгдийг нь одоо хайр найргүй устгаарай одоо гаргаарай өөр цэцэг тарих ч юм уу өөр төрлийн тариултаар хэрэглээрэ битгий хүнсэндээ хэрэглээрэ нэгдүгээрт хоёрдугаарт одоо айл гэрүүдэд ба тэр цэнхэр сав хуванцар сав шанага тийм ээ тийм зүйлүүдийг бол аль болохоор хэрэглэнээсээ гаргаарай одоо та бүхэн багаар одоо бид нар нэгэн төрлийн бодлого 3-аас 4-ийг хэрэгжилж байгаа бол 1-2 болгох ийм зорилт тавьж байгаа. Тэгээ халуун зүйлд битгий хэрэглээрэ гэдэг ийм зөвлөмжүүд байна. Мөн одоо тэр хуванцар зүйлүүдийг одоо хэрэгжилж байгаа хажуугийн чинь найз нөхөд айл өрөх байх юм бол айл болохоор солих энийг хэрэглүүлэх аяг ч гэсэн одоо бид нар меламин гэсэн тэмдэглэгээтэй байвал хэрэгжилж болохгүй. Энэ маань бол бас өнөөдөр сүүний үйлдвэр хятадд байж байгаа сүүний үйлдвэр ямар аюул дагуулсныг бүгд мэдчихэж байгаа. Хүүхдийнхээ уугаж, хөхөвч, шүдэвч, тоглоом энэ зүйлүүдэд хүртэл одоо бидний саяны ярьсан фаталын хүчил фаталын ангидрээд формальдик гэдээ бол илүү л хэмжээгээр тэр хагуулгадаад хүүхдийн амилаасаа ферменттэй оруулж орж хүүхдийн маань өвчлүүлэх их суурь болж байгаа гэдэгт бол анхаарал тавьж ажиллаарай. Ер нь таны гартал өөрийн эрүүл мэнд байдаг. Тэгээ урьдчилан сэргийлэхэд зарцуулсан $10 өвдсөний дараахтад зарцуулж байгаа $100 тэнцдэг гэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тооцоо зөвлөмжийг ч гэсэн одоо та өөрөө мөрдөж ажиллавал тэр байнга одоо за мөн ус буцалгагч байгаа. Ус буцалгагчн дээр мөн анхаараарай. Эвгүй үнэртэй, хунцрын үнэртэй, буцлахад эвгүй үнэр ам тамтагддаг бол та одоохон тэр үнийг бол хэрэглэх шаардлагагүй маа. Энэ мэт баг зүйлээр одоо миний гэр орон өргөн тойронд ямар хуванцар зүйлүүд байна вэ? Юунд зориулах ёстой зориулт нь харж хэрэглэхийг одоо зөвлөж байна. Ингээд бас нийгмийн эрүүл мэндэд бас сөргөөр нөлөөлж байгаа бодит хүчин зүйл болоод байгаа энэ хуванцар савыг одоо бид хэрэглэнээс хасахад бол эргэн та бидний одоо үүрэг одоо маш чухлаа. Тэгээд хүнсний зорилтоо бас савны хэрэглээ нь одоо хүний эрүүл мэндэд одоо хэрхэн яаж нөлөөлдөг талаар бас энэ удаагийн ярилцлагаар маань нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга өнөр сайхан та бүхэнд мэдээлэл өглөө. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.